ингээд нэг би хэлцийнхаа жишээ нь одоо манай хэлц нь одоо ингээд улсын хэмжээнд ингэж мэдээж хэрэг нь болно шүү дээ. болох уу? Тийм. Ерөн сурвалжлах ажиллагаа танай одоо тийм ерөн цэгийн албаны Нөө Батэрдны их баяр гэдэг Завхан аймагт төрж өссөн. 10 жилийн тэмдээд өссөн. Одоо Улаанбаатар хотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Цэцэргийн албаа 2010-аас 2011 онд хэдийн тэг 245 дугаар ингээд хил дээр хаасан. Дотоодын зэргийн албанд болохоор 2012 оны 6 сард 800 дугаар ингээд тэмдэгдээд тэгэл одоо хүртэл ажиллаж байна. За 2012 онд намайг Солон зэрэгчээр ажиллаж байхад энэ хүмүүс маань дотоодын зэргийн энэ 805 дугаар ангид харуулж ахалтчаар томилогдсон. Ирсэн ажлын хугацаанд сахилах ёс зүй ямар нэгэн зохицол гаргаагүй. Удирдлага гэсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг. Улсын онцгой объектын харуул мананд үүрэг гүйцэтгэдэг. Холбогдох хууль дүрм тогтоом журам мөргөө ухсанаас хариуцлагатай гүйцэтгэх албаа гэж байна. Тэгээд дотоодын зэргийг сонгох болсон шалтгаан болохоор иргэдийн сайн сайхнтай ажилладаг болохоор сонгоход илүү дөхөн байсан юм. амар чимээтэй нөө. За. Цагдаа эрхийн газрын хил мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг полис подкаст хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт ерөн цагдаагийн албаны ерөн сурчлах хэлтсийн тасгийн дарга цагдаагийн дэд турандаа мөнхөд ерөн сурчлах ажил чиглэлээр мэдээлэл өгч байна. Танд энэ Цэргийн албаа өгчөний хувьд нэгдүгээр эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын тулд биеийн тамирын байнга хичээлж өглөө өрөөдөө өөртөө цаг гаруул өөрөө биеийн шингийн тэгсээ барьж гүйж явах хэрэгтэй. Цэргийн норимтын бэлтгэлийг цаг тухайд хангадаг, шалгуур үйлсүүдийг хангасан ийм манай тэргүүний халагч байгаа маа. Одоо тэр цэргийн албаа өгч цагийг яс баримтдаг байх хэрэгтэй. 12 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа учраас үүрэг гүйцэтгэж бууж байгаа албаа өгчтэй өндөр төсвөлтөнд цаг баримтдаг яс энэ зохион байгуулж явагддаг. Шагналд авах тухайг маань манай салбарын сахилч Хушууш Болдбаатар дарга маань залгаад чи маргааш ингээд бичлэгтэй шүү ингээд Цагдаагийн газрын онцлог харуулчлаар тодорсон гэхдээ маш их баярлсан. Техниктэй хамгийн дэнд хэлсэн. Мөн яг шагнал аваад авах өдрөө ёстой арга хэмжээнд очихдоо ээжтэй хамгийн дэнд хэлсэн. Ээж маш их баярлсан. Цагдаагийн газрын дарга буюу дотоод зэргийн командлагчаасаа шагналаа гартаж авсандаа маш их баярлсан. Оны онцлог харуулч нар дотоодын зэргийн 800 дугаар ангид Улаанбаатар хотын ус санамжийг үүсгэн хамгаалах 2 дугаар салбарын харуулчин ахлагч Батэрдны их баяр. Маш их баяртай байна. Одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. Яг шагналсаа дараа ер нь тэрнээс илүү ажиллахыг хичээдэг. Яагаад гэвэл маш асар их хариуцлага надад өгдөг учраас бид нарын өдөр тутмын үйл ажиллагаагийн маань мэдэрч тийм шагнал урамшуул тодорхойлж өгдөг учраас аваад тэр шагналыг аваад цаашд ажиллах нь надад илүү хариуцлага хүлээлгдэг. цагдаагийн байгууллагаас ерөн сурвалжлах ажиллагааг явуулдаг. Яг ерөн лах ажил гэж юу хэлдэг талаар та иргэдэд мэдээлэл өгвөл. Цагдаагийн байгууллагын дээр хариулсан гэмт хэргийг илүүлэх үйлцэн. Миний хувьд одоо энэ ажиллаараа бахархдаг мэдээж тэгээд цааш тэгвэл сурч боловсроод улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангадаг энэ байгууллагатай илүү хичээл сэтгэлтэй зэрэг бүртгэнд орж ажиллахыг хичээдэг. Хайртай хандаа 2 сайхан үрдээ маш их хайртай. Тэгээд өдөр тутмын үйл ажиллагаанд ингээд ажилтай байх үед минь үүрээр ингээд дуудагдаад явах хугацаанд ар гэрийг минь дааж ажлаас ирэхдээ халуун цай хоолойтой өгдөг хандаа энэ савчныг ашиглаад маш их хайртай шүү жилээ. Дотоодын зэргийн 100 жил Монгол цэргийн өдрийг тохиолдуулаад мөр зэрэгцэн албааж нийт мөрдсөнийг даханд үс үе үеийн ахмадуудаа Монгол цэргийн баярын мэнд хүргье. Зөвшөөрсөн хууль заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа бүхэл үйл ажиллагааг ерөн сурвалжлах ажиллаж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас ямар тохиолдолд ерөн сурвалжлах ажиллагааг явуулж Хэлээр үйл ажиллагаа явуулахад гэмт хэрэг үйлцэн этгээдийн талаар
гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон этгээдийг хэн болохын тогтоогоод цагдаагийн байгууллагт байгаа. Цагдаагийн байгууллагын ерөн сурталчилгаа ажил нь цагдаагийн байгууллагын санд